Зоос хайрлаач. Ядарсан гуйлагч нь зоос хайрлаач дээ. Зоос хайрлаач дээ. Надад чамд өгөх зоос мэдхийг хэлнэ. Өөрийгөө даагч чадлах. Ийм болохоор гэрэл нь унтарсан намайг биш. Гэрэл задарсан өөр хэн нэгнийг даах. Харж байна би чамайг. Харсан шаатан шиг байж. Хатаж өнгөгцсөн царай чинь хин гэдгийг чинь хэлж байна. Юу гэнэ? Аанаас ирсэн хэн гэж ухаан бодлыг минь асуултууч. Би гэж яриад байна. Чихээ. Сарнаас өр нөхөргүй. Салхинаас өр ханиг. Ядарсан гуйлагч юм л байна. Гуйлагч. Би тийм гонхтой харагчтай залуу. Хар сэтгэлтэй хүмүүс харанхуйгаа чи үлдээ. Харанхуйгаа чи үлдээ. Анх таарсан хүнийг хэл харанхуй шигээр хавьяасыг би чинь үлдээ. Бурхан танарт өгсөн юм. Хэн нэг л муугаар ярихгүй бол хэл ам чинь хатаж хичнээн тургусаар усалсаж анхад цагсан хэмээрээд байх байлгүй. Сайхан дөрөг заяа чи гэж бодтол саруул ухаанч чамд заяасан юм шүү дээ. Тэр бүсгүй өөрийн цагаан гигэ Юу вэ? Ямар бүсгүй? орон цэцгээс тэрний царай шин гэрэлтдэг. Гэхдээ чамыг гэрэлтдэг. Чамг гэрэлтдэг. Юу вэ? Ямар бүсгүй? Хиний царай гэрэлтэж? Ямар бүсгүй? Тэд зугатаач. Нэг нь холын эргээд нөгөөг тэр Хэн хаан зогтож байна гэж? хэн зугатаач. Хаашаа зогтож байна? Хэн хаан зогтож байна гэж? Хэдэд өгчтэй? Хэн хаан зогтож байна? Бардам зам чин чамд тус болно гэж бодож байна. Хайч чам би тэрхэн төвшөө нэвтэрч хараад тулаацхийг хүсч. Би тэрхэн төвшөө нэвтэрч хараад тулаацхийг хүсч. Сэтгэлээ хуваалцах хэн нэгэнтэй учирлаа гэсэн чинь. Хүний биеийг олж төрсөн хэн гэж хэрэггүй амтан байж. Тайван бай залуу. Бүгцэл хотол эхэлж. Бодол чинь биеийн алт бүртэл би чамайг санааныг дагав. Бодол чинь биеийн алт бүртэл би чамайг санааныг дагав. Бодол чинь биеийн алт бүртэл би чамайг санааныг дагав. Бодол чинь биеийн алт бүртэл би чамайг Намайг бодол биелэн болох гэнэ. Хэн бич хэрэггүй. Өгдөөний нэг Ленардо. Өглөө. Или Ленардо. Ямар сайхан залуу вэ? Сайхан. Тэрний ихнэр үнэхээр аттай юм аа хүүхдүүд ээ.
өмнө Леонардотой сүү тавьсан бүсвийг мартаагүй үсттэй. Нөгөө шулуу. Санла. Эхч бас шулан байсан гэсэн. Тэд сайхан дүрсэн хідэж. Эрх хүнийг тачлах өвдөстэй байдаг гэсэн шүү. Нөхрүүдийнхээ толгойг залгуулчих бол өвөрд чинь чулуун хөшөө байгаагаас ялгаагүй бол нөхөр. Би зах руу явж байлаа л та. Тэгээд танахаар ороод гарч юм уу гээ? Хайр тэгээд дотогшоо оролтоо. Ачтаки. Айрвэж ямар санагтай явандаа? Хэрэг болов чи нэрээ юу? Хийдими хэсэж яваад ирсэн юм уу? Би таана шиг хүний хүнчлийн эрээнийг гайхдаг хүн биш. Холцоо. Юу нэ? Хүний хүнчлийн эрээний биш шүү. Хөрийн хөхлийн эрээнийг тань хараагүй байхдаа. Хөршийн хэл ирээч бидний чих санар шүү. Манай хөршийн хүү 2 хоногийн өмнө тэргэнд дайруулаад гараа тайруулчих. Рафаэло тийм ээ. Ер нь та бид хоёрын хүүхдүүд энэ байгаа газраа амар амгалан байвал болон гэж бодох юм. Тэгэхгүй бол өөрөө та газар дугуй. Би ийм зүйл сонсхийг хүсэхгүй байна. Өршөөгөөрэй хатагтай. Ингээд танай хүү хайчаа. Усан үзмийн талбай руу явсан. Усан үзмийн талбай? Танай хүү чи усан үзмийн мод худалдаж аваа юу? Тэгэлгүй яах вэ? Тэгвэл танай хүүд чинь хурмаа хийхэл үлдсэн юм байна да. Хурмаа? Ингээд чи манай хүүгийн уулзаад байгаа бүсгийн талаар юу мэдгүй? Мэдэлгүй яах вэ хатагтай.
Тэр охин чи миний аав ахын охин байхгүй юу? Аав ахын чи охин? Тийм ээ, тийм. Тэр охин ухаантай, ажилсаг, үзэсгэлэнтэй гээд яг л танай хүн тохирох юм ихтэй. Хадагтай. Гэхдээ ээж нь нас барчихсан болохоор ганцаараа амьдраа сурчихсан юм. Та энэ дээр битгий санаа зов. Тэр бүсгүй танай хүн яг сайн тохирно. Тэгээд ээж нь ямар хүүхэн байсан юм бэ? Ээж нь үү? Ээж нь үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй байсан. Гэхдээ миний яхад хязээч хайртай байгаагүй. Тийм болохоор ч би дургүй байдаг байсан. Манай тосгоныхонд мэдхгүй зүйл гэж байхгүй юм аа. Ерөн хүн өөрийнхөө мөн чанарыг өөрөө л мэддэг гэдэг шүү дээ. Та битгий санаа. За болно. Би өгсөн хүнийг ч тийм, амьд хүнийг ч тийм. Алийг ч мэдхийг хүсэхгүй байна. Хоёр хүүхэд минь бибидээ болж болох юм тийм. Тийм шүү хадагтай. Харин тэдний амьдралд ордсон хинч гэсэн кактусанд хатгуулсан юм шиг байх хэрэгтэй. Тэгэлгүй яах вэ хадагтай? Хоёр хүүхэд минь хоорондоо болж байвал бусад асуудлыг мартах хэрэгтэй. Хадагтай. Та тэгээд хязээ сүгэ тавья гэж бодчих. Сүе тавих уу? Удахгүй сүгэ тавьчих бол Таны аав ахын чи охиныг өмнө нь сүет залуутай байсан гэж тосгоны хүмүүс яриад байна. Сүйт залуу юу? Сүйт залуу байсан. Гэхдээ тэр үед чинь сүйт бүсгүй чинь 16 настай ах охин байсан шүү дээ. Тэгэхээр ч Яагаад чимээг болчих вэ? Тэгэхээр ч тэр залуу нь 2 жилийн өмнө миний охинтой гэрэлчихсэн юм л та. Гэрэлчихсэн? Гэрэлчихсэн гэж шүү. Гэхдээ тэр хоёрын талаар манай тосгоныхоо Та санаж л байгаа шүү. Тэгээд таны охины чинь нөхрийг хэн гэдэг юм бэ? Линардо. Линардо гэдэг чинь Линардо Феликсийн гэр бүл ихэлтэй. Юу? Чи сая юу гэсэн бэ? Чи Феликсийн гэр бүл ихэлтэй? Энэ бүхэн чинь Линардо ямар буруутай гэж тэр үе чинь Линардо 8 настай хүү. Тийм. Би мэдэж байна. Гэхдээ тэр Феликсийн гэр бүлийнхэн бод Алорчид. Та өнгөрсөн бүгдийг сөхөж өөрийгөө зовоотойд юу өөрчлөх юм бэ тийм үстэй. Тийм ээ. Юу ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ чи намайг ойлгож байгаа үстэй. Ойлгож байна. Тийм болохоор хатагтай. 2 хүүхдээ хурдхан шиг гэрлүүлээд аз жаргалтай сайн. Бэлчүүд. Гадаа их халуун байх шиг байлээ. Замда сайн яваарай. Сайн сууж байгаараа хатагтай. Хөөгч бурхан юм.
Ээж минь та яасан хөлчөөхөн гарч ирж байх юм аа. Имгэн таныг тоосонгүй юу? Ирэн хэлийг чинь үнэлсэнгүй юу? Хөөхнүүдээ. Найр хормын салхи. Нааша салхилахандээ. Хин тэр хинтэй суугч Хизээ тэр вэ? Сүйт залуу тэндээс ирж яв. Бурхан минь мэдээж тэр шүү дээ. Мэдээж тэр Нэгний наран гарахнаа. Наран гарах нөө. Сар мэлтих нөө. Харж л бай. Юу сууг юм? Чичмээ садыг утгах. Юу сууг юм? Өдрийн мэдээж. Чи хаачих гээ. Усан үзмийн талбай руу. Өглөөнийхөө цайг уугаад гарч. Хэрэггүй дээ ээж. Талбай дээр очиж усан үзм идчих. Хэвэт. Чи хутгаар яах гээ? Яав гэж дээ ээж. Усан үзмэл дасдаг гэсэн. Хутаг. Чөтгөрөг. Энэ нүгэл зүйлийг бодож олсон ямар хүн байдаг болов? Гарбу, жижиг хутаг. Тэр битгий хэл хурцж гэсэндээ. Одоо энэ сэдвээр ярих хэрэггүй. Хүйтэн зэрсүүд ямар ч их хүнийг хормын дотор амийн тасалж чадна. Чанд бүх зүйл. Усан үзмийн нийтлэг. Аливын модод. Өв залхамжилж үлдээсэн хөрөг. Тэгтэл чи сайн сайхныг мөрөөдөг. Амандаа сарнаа зугаад тэр усан үзмийн талбай дээр очих. Одоо хангалттай. Гэхдээ чи ингэж ирэхгүй ч гэж магадгүй шүү дээ. Одоо боссно. Болоогүй. Болоогүй. Чиний аавыг. Чиний ахыг надад хин иргүүлж өгөх юм. Миний хоёр цэцэг үхээд алга болсон байхад алуурчид шорон. Шорон гэж юу юм? Тийм алуурчид уулус хараад наргаад цингээд дуулаад л байж байна. Тэгээд би тэднийг чи хаалах ёстой юм уу? Үгүй, үгүй. Гэхдээ чи яг тэдний явсан замаар хутаг аваад гэрээс гарах гэж байна. Одоо болж үсттэй ээж. Битгий дими юм яриад. Оо. Дими юм байх л да. За ээж. Хүүгээ өршөөгөөрэй. Хэрвээ чи эмэгтэй байсан бол хичнээн. Хаашаа ч явах шаардлагагүй. Хамтдаа дэртээ юм боёод. Тэгвэл надтай хамт усан үзмийн талбай руу явал та. Би тэр талбай дээр чинь очиж юу хий? Чи намайг сүйдэртэл суулгах нь. Ээж минь. Ээж минь лээ. Чиний аав их удам сайтай хүн байсан. Тийм болохоор үр тариа бол үр тариагаар. Харин ир хүн бол ир хүнээрээ байх ёстой. Тэгээд би юу яах ёстой гэж. Танд юу таалагдах юм гэж байна. За яах вэ? Би энэ талаар ярихаа байли. Хийхэд чи тэр бүсгүйтэйгээ танилцаад хэр удаж байгаа юм бэ?
Та мэдчихсэн. Хоолны салхинаас сонслоо. Хөөшөөр ээж. Би уурлаа. Хэр удаж байгаа? 3 жил. 3 жилээ? Тийм ээ 3 жил. Хасууны хүмүүс тэр бүсгүй чинь өмнө нь сүйт залуутай байсан гэж яриад байна. За юу гэжтэй ээж. Эмэгтэй хүн чинь хинтээ суугаа өөрсдөө шийддэг гэдэг үү? Тийм л дээ. Гэхдээ би бол хизээч аавас чинь өөр хүн рүү харж байгаагүй. Эхнэр нөхөр хоёр өөр хинч байх шаардлагагүй. Ээж. Та миний сүлд бүсгийг сайн хүн гэдэгт итгэх хэрэгтэй. Итгэж болно. Болов. Харин ээж нь ямар хүн? Тэрийг мэдэх ямар шаардлагатай гэж. За яах? Бүх зүйл чинь сайн байвал болох юм дий. Чамайг алдаагүй байгаасай гэж ээж нь найдаж байгаа шүү. Тэгээд би хизээ очиж сүрэгчийг тавих юм дээ. Юу? Та зөвшөөрлөө гэж юу? Тийм ээ. Тэгээд би хизээ очих юм. Бүтэнсээ өдөр байвал яач вэ? Болтгүй яа. Тэр бүсгүйд би өөрийнхөө хуучны эмгийг аваачиж өгнө. Баярлалаа ээж, баярлалаа. За болно. Харин чи тэрэнд юу авах ёстойгоо мэдэж байгаа юм. Үгүй дээ. Тэрийг таал мэдж байгаа шүү дээ. Тэгвэл чи тэрэнд нийтэн хитэн торгон галчуур аваад харин өөртөө 2 хүрэм аваарай. Чи чинь миний ганц хүү шүү. Сайхан харагдах хэрэгтэй. Тэгэлгүй яах вэ ээж? Тэр минь намайг хүлээж байгаа. Одоо явахгүй бол болохгүй. Баяртай ээж. Баяртай ээж, баяртай. Бурхан чамайг минь ивэг.
сайн гэж бай. Чамтайгаа сүг болсноо дэлхийн цууртал хашгирмаар байна. Бид хоёр удахгүй гимхэн. Тийм болохоор та нарыг бүгдийг хөрмөндөө урьж байна. Хэрвээ явтай удахгүй араас ч нэрч чамайг удаан хүлээх бай. Хилцээ ээдэрчиж толгойноо бодсоор гашчихж Сара сар чиний хүсэл цусан бол тэрэнд хүрэх зам чинь би сар намайг дагна сарыг би дагна сар намайг дагна сарыг би дагна сар намайг дагна сарыг би дагна сар Дарахны газраас ирээгүүлээ. Дарахны газар биш шүү. Уушиг газар явуулъя. Тэглээ. Ядж яхад энэ морины дах өдөр болгоос болчиход байх юм. Яаж чадах вэ? Чи арай л их давхиад байгаа юм шиг санагдахгүй байна уу? За яалаа гэж тий. Би морой бараг зүчнээс ч гарахгүй байгаа шүү дээ. Чамайг уушиг газар харсан л гэж хүмүүс яриад байсан да. Энэ тэгж байна. Тэнд байсан хүмүүс. Би гайхаж байлаа. Ихтэй энэ үний юм. Би тэнд ажил яваа. Чи ч саний бэлчил өгч та. Би ажил их байна. Тэр ч тийм л дээ. Ихтэй үнэндээ хинаад. Мөрч нэг л. Дэвхсэн янзтай байх юм. Чи өөрөө харсан юм.
Үгүй л дээ. Ээж л. Ингээд ээж чи хүнтэй амтгаа. Чи лимонтой асуух уу? Тэг. Ихтэй хүүтник шүү. Ингээд Леонардо чи өдрийн цан дээр яагаад ирээгүй юм бэ? Би буудаа удалт хүмүүстээр ирсэн юм аа. Бид нар дандаа удаач өгдөг байна. Тэгээд ахих мөнгөг нь гинөө. Тэг л үгүй. Тэгвэл хонгор минь би өөртөө даашинз. Бас хүүдээ малхаа амаар. За би хүүг авч чадна тий. Хүү унтаж байгаа шүү. Хэн ингэж морой туйлд хүртэл авигдаг байна. Гадаа бүр тэлээгээд хөвчихч. Нөгөө ертөнцөөс ирсэн юм шиг нүд нь бүртрэх шахаж. Би дэгсэн. Уучлаарай. Нэрэ тэр морчин шиний ихэлтэй. Ээж. Леонардо буудаа авдаг хүмүүстээр очсон гинэ. Тааны жоохон тайван байл та. Нэр ээж та сонссон уу? Манай үеэд нөхөд гарах гэж байгаа тийм. Эзэ. Бүтэнсээ өдөр сүү тавьсан. Бодохгүй хэм нь олох. Чи би гурыг ч гэсэн. Өөрхөлтэй. Хэм мэдлээ тий. Сүйд залуугийн ээжид тэр хорин таалагдахгүй юм шиг байлээ. Тэрч бараг зүг байлгүй. Угаасаа тэр юмгэд чи таалагдах зүйл гэж юм байдаг юм уу? Тэрний талаар битгий юу яа? Мэдэж байгаа болоод л ярьж байгаа юм байлгүй. Энэхэд охин тэр бүсгүй 2 жилийн өмнө Леонардогийн сүйд бүсгүй байсныг мартаагүй үстэй. Би тэрнийг чинь айлд мартчихсан. Мартаад Тэр л ч одоо тэр бүхнийг яриад ямар шаардлага биш. Чи чинь одоо хүлээд байна. Ойч. Явъя. Хүүгээ хай. Чи бас энд яах гэж байна? Сүйд залуу ээжтэйгээ юу авсан талаар хэлэх гэж ирсэн. Тэр чинь бид чамд хамаатай гэж. Тэс цай. Бич. Явъя да. Леонардо. Чи юундаа ингэж уурлаад байт юм бэ? Чи чинь яаж хаад байгаа юм бэ? Юу одож ингэж бухимдаад байгаа? Надад хэлээч. Би явлаа. Үгүй шүү. Надад хэлээч дээ. Болж. Үгүй би чамайг хаалж Аваад таачтай.
Энэ муусай баячууд харц бидний цусыг шүүрдэд ажиллаж чад өөрсдийнх нь хүчиж баяжих гэж бүр хамтдаггүй юм аа. Тийм ээ, тийм. Энэ хоёр гэр бүлийг тахалтай байсан үлээ. Тахалтай. Одоо болно. Хашаа хаадаг байтугай. Хармууд хүртэл чихтэй байдаг гэсэн шүү. Ажлаа. Чих гиснээс энэ хурим нар хурим яасан гэж. Энэ хурим найранд хинхнийг өрсөн бол та. За эц миний сонссноор лав. Хэлтэй, амтай, гартай, хөлтэй. Энэ тосгоны хүн болгоныг өрсөн юм шүү. Тэр чи таар. Тэр тодорхой. Төгөөчийг сайхан цогоод өрнөхөд сайхан үйл явдлах нь биш үү? Үн чи тэгвэл өрнөд хүний олчихсан хэрэг үү? Олчихсан. Хин нарда. Тэр. Тэгвэл бүгдээр сайхан бухны дулаан үзгэлээ. Тэгэхээр чинь манай муу сүйд залуу шалбаагд хутгалцсан нэггүй чинжаа шиг юм хоцрох юм байна. Чимээгүү. Мэр тэрний чимээ сонсож ажиллаж. Ой. Байт. Тэгвэл хэдүүлээ ар хитэх нү сар гарах нү хацгаа тэг за зочдоос Харах ирээгүй л. найзуудад би болоо татгач. Та чинь яаж байна? Миний байж байгаа зэрэг чиж. Хэрэггүй дээ. Сойдсон юм. Зочид ирлээ. Өдрийн минь. Ороо. Олцгоо. Та бүхэн эндээ төрс суугаад хүлээж байгаарай. Би одоохон яваад эзнийг дуудаад ирье. Чамд цаг чинь байгаа юу? Айгүй яа.
Хоёулаа нар жаргахаас өмнө буцах ёстой шүү. Эднийг чи яасан ч гол амьдрэх. Харин тийм ээ. Гэхдээ газар нэг гоё угааз. Юу н гоё гэж. Хаашаа харан зүйл газар. Бүтэн 4 цаг явлаа. Би нэг ч мод харсангүй. За яах вэ? Газар нь жаахан хатчихсан л байдаг. Хэрвээ аав чинь байсан бол энд мод тарих байсан байх та. Усгүй гээгүй. Тэр хаанаас л бол хаанаас ус олох байсан. Чи бидэндээ бид хоёрын хамт амьдэрсэн 3 жилийн хугацаанд тэр бүхэл бүтэн усан үзмийн талбай барьсан гэдгийг 10 минутын мод 3 самрын мод тарьсан ч тэр нь дааж хатчихсан биз дээ. Оо. Сайн явж ирцгээс өөз очид юм. бүхэл бүтэн 4 цаг л явж ир. Хадагтай байна. Та бүхэн тойрог замаар явсан болох та. Хөөчлаа. Би эргээр явж чадах. Хөгшөхгүй ядарн биз дээ. Өөршөөгөө. Манай ээжийн толгойн жаахан өвдөд байдаг юм л та. Тэгээс яах вэ? Тэр минь хаана вэ? Өрөөндөө. Би орж болсон байх. Боцохгүй яг хүмүүн ороо. Та хоёрыг би борхон юм. Хадагтай. Манай энд дорог сайхан ургасан байгаа биз? Тийм байна лээ. Урд нь энд дорог чургадаггүй байсан юм. Эднийг чинь би бараг нулим сарааж болохоо услаж өгч баг зэргийн дургад зураадаг болоод байгаа. Одоо бас чич гайгүй болчихсон байна. Тийм болохоор та гомдлох хэрэг. Би танаас дрог гэж ирээгүй шүү. Үгүй яалаа гэжтэй хадагтай байна. Та надаас илүү баян байлгүй яах вэ? Усан үзмийн тариалан гэдэг чинь маш том их хөрөм шүү дээ. Бараг ганц мөчрөн гихтэл нэг манайдтай тэнцнэ гэсэн үг. Хадагтай. Миний эдлэн газар эзэнгүй байгаад би үнэхээр хамсдаг юм л да. Ер нь бол би бүх зүйлийг л эзэнтэй байх дуртай. Тэгэлгүй яа. Хадагтай. Ер нь манай энэ уулын ингэрээр танай усан үзмийн моддыг авчиж ирээ тарьчих бол үе хургал зураах юм шиг надад санагдах юм. Би яах гэж тэгнэ гэж. Яа, хадагтай. Ер нь бол миний бүх зүйл миний охинд үлдэн. Харин таны бүх зүйл чинь таны хүүд чинь үлдэн шүү дээ. Үгүй тэгээд энэ бүх зүйл хамт таа байж хэмээн би бүгдийн сэтгэл амар байх шүү дээ. Хөөчлаа. Намайг өгсний дараа л усан үзмийн тариаланг минь зараа. Тэгээд хадуртай газар аваач тавьчихгүй юу? Зарах авах гээд уулын бүх зүйлийг л хийх хэрэгтэй л дээ. Хэрвээ надад хөвгүүд байсан бол би энэ уулыг тэр чигээр нь худалдаад авчиж чадхалгүй. Гэхдээ одоо юу оройд өгч энэ сайхан залуучууд байхад бүх зүйлийг л хийж бүтээж болно шүү дээ. Та юу намайг яах гэж ирснийг мэдэж байна. Мэдээгүй яах. Тэгээд одоо яах ёстой? Хадагтай. Тийм. Хурмыг би дараагийн 7 хоногийн 4-р хий гэж бодож байна. Харин танд ямар санагдаж байна? Болох шүү. Ямар сайхан мэдээ вэ хадагтай байна. Энэ баярыг тэмдэглэх хэрэгтэй. Хүүхдүүдийн Танд гэж хэлэхэд миний хүү алтан гартай. Бүх зүйлийг хийж чадна. Тэгэлгүй яах вэ? Миний охин ч гэсэн ялгаа. Бас хүү минь их царайлаг. Өмнө нь ямар ч юмхтэй хүнтэй холбогдож байгаа. Тэрний нэр төр цагаан давнаас цэвэрхэн гэдгийг би танд хэлчих юм. Миний охины талаар нэг зүйл хэлэх гээд байгаа юм да. Миний охин өглөө үр цайхаас эхлээд л ажиллаж эхэлдэг. Олон таван үггүй, уян зөөлөн сэтгэлдээ яг л нөгөө зөөлөн ноос шиг шүү дээ. Тэгээд ч хуран гартай. Ямар ч утсыг шүдээрээ тасалж Танай гэр бүлийг бурхан ивэ. Бурхан ивэ. Ерөөсөө
Би хүүхдүүдээ дуудаад ирээ та хадагтай. Мария. Яваад тэднийг дуудаад ир. Оо. Тэд хараад ирчихлээ. Хадагтай минь. Танд гэж хэлэхэд миний охин үнэхээр үзэсгэлэнтэй шүү. Тийм бай. Үнэхээр нүд салхамгүй юм байна. Алуу охин минь чи ойр тооч. Охин минь. Чи сэтгэл хангалуун байна уу? Тийм ээ хадагтай. Би сэтгэл хангалуун байна. Тэгвэл чи гэрлэлт гэдгийг юу болохыг мэдэх үү? Мэдлгүй яах. Нөхөр, хүүхэд, дөрвөн хан. Тэгээд л болоо. Өөр ямар нэгэн зүйл хэрэгтэй гэж үү? Өөр юу ч хийхгүй. Тэгээд л амьдрах ёстой. Би тэгэж амьдарч чаднаа хадагтай. Сайн байна. Энэ чамд авчирсан бий. Танд баярлалаа. Тэгэхээр бид бүгдийг тохирсон биз дээ. Тэгдэггүй яах вэ? Хадагтай минь бид бүгдийг тохирлоо. Нар жарахаас өмнө явцгаая. Хүлээгэр хадагтай. Залуу хосууд баг зэрэг ярилцсан биз? Би тэнийг гаргаад өгье. Би маргааш ирээ. Чи хэдэн цагт ирэх юм? Би үүрээр 5 цагт ирнэ. Тэгвэл би чамайг хүлээж байна. Тэгэл би яах вэ? Гэхдээ би чиний хажууд байхаар хоолой дээр ямар нэг юм тэглээд миний би их сонирн болчих. Худахгүй чи миний нөхөр болсны дараа бүх зүйл зүгээр болчих. Би ч гэсэн тийм бодож байна. Баярлалаа. Маргааш үзье. Хөрмөндөө бил хэлүүллээ дээ. Тэгэлгүй яах вэ? Эзэмээ та энийг харж ямар тансаг бас чами юм бэ? Хөө. Үнэхээр чами юм гэж ур хийцэн ч гэсэн гайхалтай юм. Аргагүй бил бинчтэй олсон юм да. Харин тийм ээ. Хонгор минь чамайг хормон дээрээ яг энэ ачуурыг зүүсэн байхыг чинь харахыг би үнэхээр хүсэж байна шүү. Хараач хонгор минь Хэрэггүй. юу хэрэггүй гэж вэ? Одоо л биш бол өөр хизээ байх юм бэ? Би чамайг хэрэггүй гэж биш. За аль вэ? Чи энэ ачуурыг зүүж үзэх хүсэхгүй байгаа мó? Аль харин үнэхээр янзтай харагдаж би хүсэхгүй. Бүгд чинь сонсоод энэ гэр бүлийн нэр төр чамд хамаагүй юм шиг санагдаж байна уу? Юу юм? Энэ гэрт юу ч болсон миний хэлсэн үгээр явуулсан. Эннээс харцаа салгаж болохгүй шүү. Хонгор минь юундаа гонхилсан дээ. Би чинийгээ хажууд үргэж хамттай байна шүү дээ. Ингээд чи өчигдөр шиг морины чимээ сонссноо. Ямар нэгэн морь ижлээсээ тасраад л явж байсан биз. Үгүй дээ. Хүн мордчихсан л байсан да. Тэгээ ким байсан гэж. Ленарда байсан.
Чи энд яах гэж ирээ? Өрмийн чинь өнөх өдөр чамтай уулзахаар болохгүй гэж. Тэгэлгүй яах вэ? Би ч бас чиний хөрмөн дээр байсан. Тэр хөрмийг чинь чи өөрийнхөө гараар зохион байгуулсан биз дээ. Би хизээч харамсдаггүй. Намайг алж болно. Гэхдээ хөсөр хайж болохгүй. Чи илдэг тарав. Ингийн нэгэн өсгөө гэж. Намайг зүгээр л нэгэн муу хог шиг хөсөр хайсан. Худлаа! Би бачууч байгаа болохоор өөрийгөө барих хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ уус энэ модод бачууч байх юм сонсоосоо гэж би хүсэхгүй юм шүү дээ. Би чамаас илүү ярих байсан. Хонгор би чи чинь юугаар яриад байгаа юм бэ? Нэгэд өгсөг сүх ёсгүй гэдгийг чи сайн мэдэж байгаа зү. Тийм ээ. Чиний зөв. Би чамтай ярих ёсгүй. Тийм ээ. Тэр чамтай ярих хүсэхгүй. Одоо эндээс гар. Эхнэр чинь чамайг гихтээ хүлээж өгнө. Сонсоо. Яг одоохон эндээс яваад Зүгээр хэлж болохгүй. би ирснийхээ дараач энэ бүхэнд хэн буруутай талаар өдөр шөнөгүй боддог байсан. Ядаж хэн нэгний буруу байгаа биз дээ. Хин буруутай гэж юу? Чамайг надад чин сэтгэлээсээ хайртай байгаагүй гэдгийг би сайн мэднэ. Юу гэнэ? Ямар гэж чи салхи чамд ингэ шимжих. Хоолоос газар шороо энэ тосгоных надад тэр чигээрээ ингэж юм. Худлаа. Харин чи ядуу тачиг амьдралаа сүн болоод эцгийн хөвгөнд орж намайг орчихсон биз дээ. Худлаа! Морин дээр их тавьдаг хүн. Их зүйл мэддэг байлгүй. Эсэн зүйлд амьдардаг охины анхаарлыг татах чамд амархан байсан биз. Гэхдээ надад бардам сэтгэл байна. Тийм болохоор би одоо нөхөд гарч байгаа. Ардам сэтгэл минь. Ардам сэтгэл минь надад тусалсан гэж чи бодож. Үгүй дээ. Харин надад юу тусалсан гэж чамгүй байсан. Чамтай байгаагүй. Тэр бүх цаг хугацаа. Үний зүрхэнд нэг л орсон зүйл. Хизээч дахиж гарч чаддгүй юм байл. Хизээч. Линардо. Би чамаас гой чи яг одоохон эндээс яваад өгөөч те. Би хамгийн сүүлийн удаа тэрнтэй ярилцмаар. Яагаад гэвэл би ихнэр авсан. Одоо харин чи нөхөд гарч байна. Тийм ээ. Тэр одоо нөхөртэй болсон. Дахиж энд битгий ирээрэй Линардо. Бошоо явж үз. Чи чинь хайч минь вэ? Тас толгойд гарч сарнаа цэцгэстээр өдөрж өвдсөн юм шиг. Тэр намайг араасаа дагуулад. Тайвшир хонгор. Нэгд бүх зүйл оройтсан. Дэлхийн ус мөр тэтмийг чинь авч явах цаг ирчгээд чиний минь хайр дурлах яг л цэцэг шиг нахиалах болно. Утгахгүй.
Яагаад шүү дээ хайр. Хурмын маань өнөх өдөр ээж чинь чиний зүүдэнд орж ирнэ гэдэг. Чи бид хоёрыг эзлэж байна л гэсэн. Энд халуун байна. Бүр амьсгалах агаач алга. Миний ээжийн утагт модод их ургадаг. Хөрс шорон чих шимтгэлтэй байдагсан. Тийм болоод тэр их аз жаргалтай байдаг гэсэн баг та. Харин энд ирээд гондчихсан. Бид бүгдээрээ л гондч энэ тхий ханад хүртэл гал шиг төнх. Миний үжигслэн гоон. Хол юм. Яасан бэ хайр? Чамд ямар нэгэн зүйл тохиолдов юу? Чи битгий санаа зовоо. Миний энэ уйтгар хүнийг зөвхөн чамтай л хамт байвал хөдөлгөөр альчна гэж би найдаж байна. Тэгэлгүй яах вэ хайр? Миний гарч чадaltaй. Чамайг насан туршдаа би болно.
Тийм ээ. Тэд бол миний гэр бүлийн гишүүд. Танаас аминчдын хүсгээд өрдний болсон бүх зүйлийг уучлаасаа гэж хүснэ. Би төвчж чадна. Гэхдээ хизээж уучлахгүй. Чамайг айлгчихсан. Хүүгүүд яах вэ? Эсвэл өөр хүн байна гэж бодсон. Аав чинь аль эсвэл би л байна шүү дээ. Өршөөгөөрэй. Одоо хосуудын хэн минь. Би санахгүй байна. Томын нэг тоглоом чи надад өгсөн. Үгүй дээ, надад өгсөн байхгүй юу? Би хамаар минь надад. Би юу ч санахгүй байна. Чи яагаа вэ? Арай бүрэн хийсэндээ харагсаад байгаа юм шүү. Яалаа гэж тий. Тоор сүлбэр зүг тийм чухал гэж юу? Тэгээд юу яах вэ? Сүт бүсгүйгээс хэн төрөс сэлбэр зав? Тэр хүн төрөж нөхөр гарна шүү дээ. Та нар нөхөд гарыг тэгэж хүсэж байгаа гэж. Тэгэж юу яах вэ? Чи хичээлдээ би санахгүй байна. Миний бие жахам муу ах шиг байна. Намайг ганцаар гэнэ. Чиний минь хатаж цангасан тал шин чигээр нараг. Бидний амьдрал туссан. Би сайн мэдчихэв. Миний ээж ч гэсэн яг ийм амьдралыг туссан болоход би энэ тухай ярихыг хүсэхгүй байна. Гэхдээ би өөрийн бүтээсэн амьдралаа тийм чамахан булаалагчгүй шүү. Одоо юугаар явъя. Хөрөм дуусаагүй. Тэгээд чи надаас яг юу гэсэн бэ? Ингээс хамтдаа явъя гэх үү? Морин тэргээр үү? Би морин тэргээр явдаг юм биш. Тэгвэл би нөхөргүйгээр явдаг эмэгтэй биш. Би чамаас захаж байна. Тийч бас захаж. Линардо. Бид хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа гэдгийг чи битгий мартаа.
Бидний араас яв. Леонардо! Тэр хоёрын араас зэрэгүүд таалтанаас мөсөж хайж. Тэднийг олох уу? Яах вэ? Тэднийг олох цаг хугацааны асуудал болсон. Харин тэднийг олвол цус урсах болов уу? Яах вэ? Ийм сайхан шүү. Биднийг юу л хүлээж байдаг юм бол тоо. Хэрвээ тэр хоёр баригдах юм бол цус урсах нь ойлгомжтой. Харин хэм цус илүү их урсах юм бол. Леонардо чинь хурдан мөртөө чинь зүгтаагаар амжиж бохоо. Гүй, хурдан мөр ямар ч хамаагүй. Тэр хоёрыг тойроод 10 миль худахтай буутай хүмүүс огтож байгаа. Тэр юм амтын Леонардо шиг эрэлхийг зоригтой залуу хизээч баригдахгүй. Гүй, эрэлхийг зориг хэд ч хамаа байхгүй. Тэр хоёр баригдчих таа. Баригдахгүй. Би чамд баригдаа гэж хэлээд байна шүү дээ. Баригдахгүй. Баригдана. Баригдахгүй. Баригдаа. Баригдахгүй. Болцгоо. Та хоёр энд ингэж маргалдаад яадаг юм? Ер нь яг Юу? чи юу? Би таач. Чи хаанаас ирсэн? Тэндээс холоос Тэгвэл чи хааш явж вэ? тийш асалхал Чи энэгээр эрэхтэй эмэгтэй хоёргүй явж өнгөрснийг харсан уу? харсаа. Бас. Бац. Чи царайлаг юм аа. Гэхдээ чи шоо илүү царайлаг байна. Чи харсан юм уугүй юм уу? Чи сонсохгүй байгаа. Тэндээс очив. Юу цоцдохгүй. Юу цоцдохгүй байна. Чи явах цамаа мэдэхгүй байгаа юм. Тэгсэн би олно. Тайван байж залуу минь. Чиний цаг хугацаа энд ингээд төгсөж чи бил. Чи одоо надад заахгүй. Би энэ модтыг чиний тусаар устсан шүү. Би цаа. Харин чи эндээс барьчих. Эндээс барьчих. Бодол чинь биелэн олох хүртэл би чамд сарыг би тах. Бодол чинь биелэн олох хүртэл чи намайг би сарыг тах. Бодол чинь биелэн олох хүртэл чи намайг би сарыг тах. Бодол чинь биелэн олох хүртэл чи намайг би сарыг тах. Чи гараараа. Шүдээр бүх юмараа юугаар чадах вэ?
зүүнээс энэ хүнд төмрийг аваад хаяад өгч. Намайг энэ ганцаараа минь үлдээ. Яагаад гэвэл энэ бол миний газар, миний нутаг. Одоо энэ зүйл ярих цаг биш. Тэд бидний араас хөөж хоёул эндээс явах хэрэгтэй. Чи намайг хүчээр авч явж чинь. Хүчээр гинэ. Чи яаж ингэж ярьж чадчих вэ? Хин морин дээр нь өөрөө мордлоо. Би хин шатан дээрээс өөрөө бууж ирлээ. тийм би. Гэхдээ чи ойлго. Тэд чамайг харах юм бол соцыг чи ханж цусыг чи уурсан. Гэхдээ Линарда. Би чамд хайртай. Одоо ингээс яв Линарда. Намайг ганцаараа гинүлдээ. Ингээс яв Линарда. Би чамаас гооч. Хайч гээд байгаа юм бэ? Намайг тавь Линарда. Ингээс яв. Би чамаас гооч. Ингээс яв. Ингээс яв Линарда. Би чамаас гооч. Ингээс яв. Ингээс яв. Өгдөө болох гэд бодон дээр шиг оролцож чигч. Орш. Орц чадвар өгч. Би тэрний хорсол гомдлын туйлд нь хүрчээд үлдээчихсэн. Хурмын тайран бүжиг хамаатан сад бүгднтэй нь үлдээчихсэн. Тийм болохоор энэ хүний шав чам дээр бох бол эндээс явж надад би чамаас Эндээс чи хайхгүй. Би тэдээс чи хайхгүй. Бид хоёулаа шидэж байгаа тэр хоромч надад амар биш. Яагаад гэвэл надад чи байгаа болохоо. Би юунаас ч чи яаж хэрвээ би чамайг алж чаддаг байсан бол энэ гоёмсог тэцүүдээр хувцс хийгээд сайхан бид чинь өмсөх байлаа. Би өгсөн дээр юм шиг байна. Адыг би болгодог. Харин цусыг л дутдаг. Хэрвээ надад хоёр дахь боломж гэж байдаг бол би зөвхөн хамтдаа үхий гэсэн.
cada balcón pongan una corona, ruede la ronda que ruede, y en cada balcón pongan una corona, despierte la novia, despierte, que despierte la novia, Тэнд яг юу болсон болоод нэг ч хүн ботж ирэхгүй байгаа юм бол захын хөрмөгцөл аимшигтэй ойрлох чимээ сонсогдож байна гэж хүмүүс ярьж байна лээ. Сүйт залуу тусан улаан өнгөтэй дуурлалт залуу өгсөн юм шиг харин сүйт үсгүй нэг бол инээж нэг бол дуулж байна гэж хүмүүс ярьж байна. Эндээс яв. Тэгвэл би чиний хэлийг чинь гойж болох. Би чамайг яв гэж байна шүү байц. Би чамаас нэг юм асууж болох уу? Чи гол дагуу гаталж ирсэн үү? Тэгсэн. Би тэндээс ирсэн. Одоогүй энд хоёр голын урсгал орж ирнэ. Цаг хугацаа өнгөрөхөд болчихлоо ч юм. Тэд үгсэн. Тэд үгсэн. Тэд үгсэн. Тэд үгсэн. Хараач. Тэд цэвэр ариун цэцгэс дээр үгсэн залуусыг авчирч байна. Тийм байна. Нэг нь нөгөөтэйгээ адил царайнд бараачихсан байна. Ингэж амьдрахаар үхэж талдаа
Тэрний яривал Намайг алаасаа гэж бодож би ирсэн. Намайг тэрний минь хажууд оршуулаасаа гэж бодож би ирсэн. Гэхдээ намайг гараараа битгий зад чулууга хадуураа намайг зад бүх ясны минь хугацсан. Нүгөө гэж хэлхнэ. Хөрмийн гівлүүр зүүчгээд хөрмийн дээрээ хуутатаж өөрийгөө захирч чадахгүй таасан юмтэйгүү чүрүү биш гэж юу? Би зүгтаасан. Яагаад гэвэл миний зүгээс ихэд гал дүрлцэж тэрэндээ шатаж идэмээр татсан байсан. Энэ тосгоныхын над руу хичнээн шуун нисгсэн чи энэ одоо гих сэтгэлийн улам дэврэж байсан. Намайг Өрдөн морины нуруунд салхи татуулаад навхдаг хүдэр сайхан ир байсан бол. Одоо модны холтос тэрнийг минь тэрхэн. Уул ус хад модыг ч ажилгүй навхдаг байсан бол. Одоо хөрс шоронд ор шингэж орлоо. Энэ бүгд чи мөрөтэй! Ахны минь амиг өршөөгч. Бэл өшөөлгүйгээд болчих нь гэж санаа юу? Тэр бүхнийг чи би яах? Амьдралд тэрч бараа орлоо гэд яах юм? Миний хүүхчигсэн юм чинь амьдралд тэрч үртэрэ орлоо гэд яах юм бэ? Миний хүү хөрс шороод орн орчихсан юм чинь энэ бүхэнд зөвхөн чи мөрөтэй!
сэтгэлийг хүртэл мөхөх тийм л хүчтэй гэж. Mi llorona, 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 llévame al río, tápame con tu rebozo, llorona, porque me muero de frío. Tápame con tu rebozo, llorona, porque me muero de frío. Остас чамайг асуусан сарын төслөө шивэндээ зүрх сэхэн нүсэртэй зүнээр очандан өглөө хайртимээ Соёлын сургууль, театр урлагийн сургууль, жүжиглэх хурлын дөрвийн конкурс Гарсиа Лорка цус хорёма. Зөвлөх багш Монгол улсын ардын жүжигчин Жагдамбын Самхүү. Анги удирдсан багш соёлын тэргүүний ажилтан Уран чимгийн Дэлгэр Буян. Хайрцны ярианы багш соёлын тэргүүний ажилтан Ядам Сүрэнгийн Олор чимэг. Бодөрөд ээжийн дүрд Тондормагийн Сан орчин. Аавын дүрд Баяр сайхны Цог одрох. Ленардогийн эхнэрд Сэцэнбатын Мөнх дууд. Ленардогийн хадам ээжид Азүлгийн Гэрэлмаа. Гуйнагчны дүрд Тогоочи Батолд. Хомч хүүхний дүрд Батсүрэн Сонцая. Сүд бүсгийн зарцад их төвшингийн мянган чимэг. Сүд залуугийн дүрд Хашхүүгийн Мөнх хоёр. Ленардогийн дүрд Соёлотрын Хоморхүү. Сүд бүсгийн дүрд Лавгсүрэнгийн Мөнх заяа. Жүжигчин ерөнхий гэрэлтүүлэгч төгс жаргалын наран дэлгэр. Жүжигчин хөдөлгөөний найруулагч Таштавгийн Таштавгар. Хайцны зураач Бигмар хандын Додон Сүрэн. Жүжигчин ерөнхий найруулагч Сэцэнхүүгийн Ямдажаа. Жүжигчин одны хэсэгт дөрвийн конкурсын онцгой. Мөн гэрэлтээр сууж өгсөн Максар Жамболдон 50-аа маш их баярлалаа. Баярлалаа. Ингээд бидний 4 жилийн турш өөрсдийн мэдлэг оюунаа харамгүй хайрлаж бидний дурсамжийг өнгөлөг болгосон багш нар та хүндэтгэл үзүүлье.